2021 оны 100 хамгийн урт өдөр буюу 6 дугаар сарын 22-нд Шведийн Стокгольм хотын ойролцоох нэгэн ууранд нас барсан эмэгтэй хүний бие хөвж явнаа гэсэн дуудлага цагдаад ирснээр монголчуудтай холбоотой нэгэн хавтаст хэрэг нээгджээ. Эмэгтэй бие аль хэдийн хөшсөн байсан бөгөөд цагдаа нар шуурхай ажиллан пурууны хээгэр нь харамсалтай нь Монгол улсын иргэн 37 настай Дулам Жаргал хэмээх эмэгтэй болохыг олж тогтоожээ. Тархинда хүнд гэмтэл авч гавлан цөмөрсөн, хоолойны мөгөөрс нь хугарсан, уй салтаа хөл нь маш их зулгаралт хөхрөлттэй нүцгэн олдсон байдаг. Харин түүний хувцас эд хэрэглэл олдоогүй. Хохирогч Монгол бүсгүйн Швед улсад 2015 онд ирсэн хүүгийнхээ хамт болон ихэр ахынхаа гэр бүлийн хамт амьдардаг ганц бие ээж байжээ. Түүнийг ганц хүүгийнхээ төлөө өдөр бүр ажилдаг, ямар ч ажлыг голохгүй хийдэг, бусадтай эвтэй, найрсаг, хөдөлмөрч нэгэн байсан гэж ойр тойрных нь ярьдаг. Хамгийн сүүлд буюу 1 хоногийн өмнө төрсөн өдрөө тэмдэглэхээр нэгэн залуутай уулзнаа гэж хэлээд гарсныг нь найз нөхөд гэрийнх нь гэрчилдэг. Цагдаа нар талигаачийг хинтээ уулзаж төрсөн өдрөө тэмдэглэхээр гэрээсээ гарсныг нь олж тогтоох ажилд орцгоосон. Түүнийг нуурын эрэг рүү очдог паркт явж байгаа камерын бичлэг олдсон бөгөөд тун удалгүй араас нь нэг нутгийн болов гэмээр нэгэн Аз залуу явж байгаа бичлэг олж авсан. Харамсалтай нь уг камерын бичлэг хэсэгхэн газрыг хамарч байсан тул цагдаа нар өшөө нэмж ойр хавийн камеруудын бичлэгүүдийг шүүж үзэхэд талигаачийн араас нуурын эрэг рүү алхаж байсан нөгөө Аз залуугийн бичлэг ойрхон байх үнсний дэлгүүрээс гарч ирсэн байна. Уг залуу вино, пив, нэг удаагийн аягнууд авч байгаа бичлэг нь тэнд байжээ. Ахин Аз залуугийн бичлэг үүрийн 4 цагт бэлэн мөнгөний машинаас мөнгө авч байгаагаар гарч иржээ. Энэ бол Монгол улсын иргэн 40 настай Баадагийн Цэрэн Ням гэх залуу байсан бөгөөд түүний DNA уцаар ирсэн болон мессеж бичлэгдсэн. Тухайн өдөр яг хэрэг гардаг газрын сүлжээний байршлын давхцал зэргээр баримтжуулан Шведийн цагдаа нар түүнийг 22 оны 3 сард буюу хэрэг гарснаас бүхэл бүтэн 9 сарын дараа баривчилжээ. Цэрэн Ням гэгч нь эхнэр хүүхдийн хамт Шведэд амьдардаг. Эхнэр нь жирэмсэн. Хоёр дахь хүүхдээ хүлээж байсан гэсэн үг. Уух дуртай, алкогол хэрэглэсэн үедээ агсан, харгас зан чанартай болдог. Цагдаа нар түүнийг утсаараа маш их порно, насан туршидтын сайтууд руу ордог болохыг олж мэдсэн байдаг. Түүнийг ёс суртахууны доголдолтой Монголд 13 жил шоронд сууж байсан гэж таньж мэдэх монголчууд нь ярьдаг байна. Цэрэн Ням тухайн үед Монгол менежертэй төргөн хоолны газар ажилладаг байсан бөгөөд хэрэг болдог өдөр ажилласаа чөлөө авсан байдаг. Талигаачтай зөвхөн тэр өдөр л уулзсан гэж мэдүүлдэг боловч нэлээд эртнээс мессеж бичиж хоргоодог, тогтмол уулзаж учрыг гэж эргүүлдэг. Харин талигаач мессежд нь хариулдаггүй, эсвэл уулзахаас цааргалдаг байжээ. Харамсалтай нь төрсөн өдрийг чинь хамт тэмдэглэе, ой байгальтай газар үзүүлэе гэсэн үгэнд нь итгэснээр бүх зүйл оронгороо эргэж амнасаа алдсан байна. Цэрэн Ням нь талигаачийг хөнөөсөн гэдгээ хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд хэрэгтний өөрийгөө хамгаалах эрхээ эдлэн зөвхөн санахгүй байна, мэдэхгүй байна, тэгсэн байж магадгүй, үгүй гэж бодож байна гэх зэргээр л байцаалт болон шүүхтээр хариулж байсан нь өөрийгөө өмгөөлж олигтой логиктой хариулт хэлж чадахгүй байсантай холбоотой байх гэж харагддаг. Ингээд 2022 оны 4-р сард Швед улсын шүүхээс Монгол улсын иргэн Баадагийн Цэрэн Нямыг Монгол улсын иргэн Дулам Жаргалын амь нас хохирсонтой холбоотой гэж үзэн 5 жилийн ял өгчээ. Үүнээс мөрдөнд байцаагцсан 1 жилийг нь хасаад Цэрэн Ням 4 жил хоригдохоор болсон байна. За маш харамсалтай, бүхэл бүтэн хүний амь нас 5 жилийн ялаар үнэлэгдэн гэдэг бас арай л байж боломгүй. Швед улсын эрүүгийн хууль хэд зөөл юм уу? Эсвэл цагдаагийн ажилчдын ур чадвар тааруухан, шүүхийн итгэхгүй байдал гээд заастаа мэдэхгүй их сонин шийдвэрлсэн хэрэг санагдсан. Эсвэл Швед биш гадны цагаач иргэдийн хооронд гарсан хэрэг болохоор тэгсгээд орхисон уу? Хин ч энэ хэргийг сонссон харамсмаар үйл явдал, харамсмаар шүүхийн шийдвэр болсон гэдэгтээ та санал нийлэх байхаа. Одоогийн байдлаар Монгол улс 21 оронтой ялтан солилцох гэрээтэй гэж мэдээлэл харагдаж байсан. Гэхдээ яг Швед улстай
ийм гэрээтэй эсэх мэдээллийг бол олж чадсангүй. Хэрэг ийм гэрээтэй бол Цэрэн Ням нь 2026 онд 2 жилийн дараа суллагдсаныхаа дараа Шведээс Монгол руу очигдсон Монгол улсын эрүүгийн хуулиар яллагдах боломжтой юм шиг санагдлаа. Хэрэг хуульч хүн байвал Монгол хүнийхээ амь насыг гадаад улсад бүрлэгвэл Монголдоо давхар ял идэлдэг хэсгээр тайлбар оруулахыг хүсье. Энэ талаар та бас саналаа хуваалцаж комент үлдээгээрэй. Манай сувгийг дэмжиж subscribe дараарай. Лайк, шеэр хийхээ бити мартаарай. Герман улсад болсон уг харгас хэрэг нь Монгол хүнтэй холбоотой учраас сонгож орууллаа. Аль болох товчхон ойлгомжтой ярихыг хичээнэ. За тэгээд эмзэг мэдрэмтгий мөн насанд хүрээгүй бол сонсоод хэрэг. Энэхүү хэрэг нь 2016 онд Германы Лейпциг хотод гарсан байдаг. Хотын дундуур урсдаг голд хүний биеийн хэсэг хөвж явнаа гэсэн дуудлагыг цагдаагийн байгууллага хүлээж авснаар мэрэгжлийн шумбагч нар 2 өдрийн турш шавар замаг ихтэй голыг нэлээд хүндрэлтэй боловч нарийн шалгаж шүүрдэн эмэгтэй хүний маш харгасаар жижиглэн тастаж хайсан биеийн олон хэсгүүдийг түүж гаргаж ирдэг. Биеийн хэсгүүдийг тоосго болон ундаг дугуйны зарим нэг төмрөөр хүндрүүлж живүүлсэн байсан. Ингээд олон өдрийн турш шүүх эмнэлгийнхэн уг биеийн жижиг хэсгүүдийг нийлүүлж залган мөн ДНК шинжилгээ авснаар эдгээр биеийн хэсгүүд нь нэг хүнийх бөгөөд Мария хэмээх нэртэй 43 настай Португал эмэгтэй болохыг тогтоодог. Үхлийн шалтгааныг нь амьсгалыг нь боосон гэж үзсэн. Галуурчин цахилгаан тасдагч хөрөө ашиглан биеүүдийг маш олон хэсэг болгож жижиглэж тасцсан болохыг мөн тогтоожээ. Мариан тогтсон хаяггүй балгах дуртай тэр хавийн баар уушин газруудаар байнга орж гарч байдаг. Ер нь алкоголны хамааралтай эмэгтэй байж цагдаа нар хотын бүх баар уушин газруудаар явж мэдээлэл цуглуулсан боловч амь насаа алдсантай холбоотой ямар нэгэн мэдээлэл олж авч чадаагүй байна. Мэдээж бүхэл таньж мэдэх ойр хавийнх нь хүмүүсийг байцаасан боловч с ิจ гтэй зүйл олоогүй. За ийхүү хэрэг илрүүлэлт удаашрах шатандаа орж Мариягийн биеийн хэсгүүд олдсноос хойш 7 сарын дараа Аня гэдэг 40 настай эмэгтэй алга болсон талаар ээж нь цагдаад дуудлага өгдөг. Цагдаа нар шалгаад үзэхэд Аня нь өмнө нь ярьсан Мариягийн хамгийн сүүлд орсон бааранд бас орж үйлчлүүлснээс хойш сургаггүй болсон байдаг. Ингээд янз бүрийн шалгалт мөрдөлтүүд эхэлсэн боловч шууд бариад авах с ิจ гтэй зүйл олж илрүүлж чадаагүй. Харин цагдаа нар утасныхын дугаараар болон байршил тогтоогчоор хөөж дараах зүйлийг мэдэж авсан нь Аня алга болсон тэр орой баарнаас гараад 10 орчим хүмүүстэй уцаар ярьсныг нь мэдэж авсан. Эдгээр Анятай хамгийн сүүлд уцаар ярьсан бүх хүмүүсээс мэдүүлэг авсан бөгөөд энэ дотроос нэг эрэгтэй мэдүүлэг цагдаа нарт их с ิจ гтэй санагдсан. Учир нь тэрээр Аниагаас дуудлага аван түүнтэй уулзаад тэгээд салж явсан гэдгээ хэлсэн боловч хэсэг хугацааны дараа эргээд Аня руу залган ахин уулзсан гэдгээ хэлэхгүй нуугаад байсан. Гэтэл үүнийг цагдаа нар мэдэж байсан бөгөөд энэ нь маш их с ิจ төрүүлж байв. За энэ с ิจ гтний нэрийг Довчин гэдэг бөгөөд 38 настай Монгол улсын иргэн. Түүнийг цааш лавшруулан шалгахаар цагдаа нар гэрт нь нэгжлэг хийхээр очиход Довчин огт сандарт твцсэн зүйлгүйгээр цагдаа нарыг маш тайван хүлээж авдаг. Мөн тэрээр цагдаа нарт нэгэн сюрприз барьсан бөгөөд тэр нь Аняг хөнөөсөн гэдгээ цагдаа нарт шууд хэлж алуурчин гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Мэдээж тэр дороо баривчлагдсан бөгөөд байцаагдах явцдаа Довчин ахин цагдаа нарыг гайхшруулсан. Тэрээр голын уснаас олдсон Марияг мөн хөнөөсөн болохоо хэлдэг. Энэ бол цагдаа нарт үнэхээр гинтийн байлаа. Яаралтай дараагийн арга хэмжээг авч гэмт хэргийн нарийн зураглалыг гаргасан. Ойлгомжтой байх үүднээс сүүлийн хэрэгээс эхлээд ярив. Аня тухайн орой баарнаас гараад Довчинтой уцаар хэд ярьж уулзсан бөгөөд тэр хоёр Довчингийн дотсон байдаг. Анягийн сэтгэл зүй тогтворгүй, маш их ямарсан, амьдрах хүсэл зориггүй болсноо хэлж өөрийг нь өгөөтгөж өхийг Довчингоос гуйсан тул Довчин Анягийн хүсэлтийг биелүүлж түүнийг хоолойг нь боож амь насыг нь хороосон гэж мэдүүлжээ.
Довчин Аняг эвгүүтгснийхээ дараа түүний биеийг жижиглэж тасдаж хөрөөдөн хүнс бараа зөөдөг дугуйтай жижиг тэргээр гэрийнхээ ойролцоо байдаг хуучны орхигдсон алгас болсон байшин руу зөөж нуусан гэдгээ хэлсэн. Үнэрч нохоон тусламжтайгаар цагдаагийнхан уг хуучны байшингаас Анягийн жижиглсэн биеийн хэсгүүдийг олсон боловч тэнд бүх биеийн хэсэг байгаагүй. Үлдсэн биеийн хэсгүүдээс толгой, гар, хөлийг довчингийн амьдардаг орон сууцны зойрын давхрын шалны тоосгуудыг сугалж авч нуусан байсныг олж илрүүлдэг. Гэсэн ч зарим биеийн хэсгүүд олдохгүй байсан нь довчин биеийн хэсгүүдийг ахин жижиглэн жорлон дурсгах энэ тентхийн хогонд хайсан гэдгээ мэдүүлдэг. Харин голын уснаас олддог Мариягийн хувьд бол довчин Мариятай бааранд уулзаад гэртээ авчирч нэмж ууцгаасан бөгөөд мөн бэлгийн ажил хийцгээсэн байна. Үүний дараа Мария довчингоос мөнгө шаардаж өгөхгүй бол хүчндүүлсэн гэж цагдаад хэлнэ гэснээр тэр хоёр зөрчилдсөн байдаг. Довчин Мариятай хэрэлдэж уурандаа түүнийг боож унган улмаар амь насыг нь хүнээсэн юм байна. Ингээд жигшмээр аимшигт үйлдэлээ хийж Мариягийн биеийг жижиглэн тасдаж хотын дундуур урсдаг гол руу хоосгоор хөндрүүлэн хайжээ. Тэрээр хоёрын хоёр хүнийг гэртээ хөнөөгөөд аимшигтай харгас байдлаар жижиглэж тасдаж хайсан мөртлөө огт юу ч болоогүй юм шиг өдөр тутмынхаа хийх ёстой зүйлсээ хийгээд ажлаа таслахгүй яваад хүмүүстэй уулзаад баар саваар орж гараад яваад байсныг нь сүүлд мэдсэн Лейпциг хотын иргэд маш ихээр игдүүцэн дургуутсаж бас тус хотыг айдаст автуулж байжээ. Монгол улсын иргэн довчин гэмт хэрэг үйлдэх үедээ 38 настай байсан. Монгол төрж өссөн. 1999 онд Германд оюутан болж суралцахаар очсон боловч сургуулаа төгсөж чадаагүй. Ер нь амьдрал нь жаахан бүтлгүүтэж явж байгаад 2014 оноос Лейпциг хотод ажиллаж амьдарч эхэлсэн юм байна. Герман эмэгтэйтэй гэр бүл зохиож нэг охинтой болсон боловч гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан тул түүнээс эхнэр хүүхэд нь салж ганцаараа өртсөн байдаг. Сэтгэл зүйчид түүнийг сэтгэл зүйн хямралтай, гутралд орсон архины хамааралтай. Гэхдээ хүний амь нас хөнөөх үедээ өөрийн ухаантай байж үйлдэлээ хянах бүрэн чадвартай байсан гэж үзсэн. Түүний шүүхийн эцсийн шийдвэр 2021 онд гарч Герман улсын ялын дээд хэмжээ буюу бүх насаараа хоригдох ял авсан байна. Герман улс нь цаазаар авах ялгүй улс юм байна л да. Монгол хүн ийм аимшигтай хэрэг үйлдсэн гэдгийг сонсох тиймч таатай биш байсан байх. Гэхдээ бид дэлхийн бусад хүн ард шиг адилхан л сайнтай муутай хүмүүс билээ. Сувгийг маань дэмжиж лайк, шеэр хийгээрэй. Subscribe дарж амжаагүй бол хонхны зурагтай subscribe товчон дээр дарж шинээр оруулсан бичлэгүүдийг маань цаг алдалгүй хүлээн авч байгаарай. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.